тавьдаг те бүх хүн зорилго тавьдаг гэж байгаа байхгүй юу? За 8 настай хүүхэд, 2 настай хүүхэд өвтөл Барби аавны зорилго тавьж байна. Тэгээд оны эцэст ердөө 8% биелдэг гинэ. Яагаад тэгэхээр бид нар дүгнэлгүй байгаа. Эхний улирал юу хийсэн, юу төлөвлөлөө. Дараагийн улирал юу хийсэн, юу төлөвлөлөө гэх. Тэгэхээр бид нар өдөр бүр 7 хоног, сар, жилд улиралд ингэж дүгнээд явж явах юм бол тэр 8% багтах нь уу? Багтээ штэ манайхаа. За тэгэхээр 25 он гайхалтай зорилгоо тавиад